Энэ онд л гэхэд улсын хэмжээнд 15 мянга гаруй ажиллах боловсон хүчин дутагдaltaй байна. Үүний 6 мянга орчим нь барилгын салбарт байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд доктортой хүний нөөцийн бодлого өгүүлэгдэж байгааг салбарынхан онцоллоо. Улсын хэмжээнд байгаа мэрэгжлийн боловсон хүчний дутагдлыг багасгах үүрэг ачааг өнгөрсөн хугацаанд коллеж мэрэгжлийн сургалтын байгууллагууд үүсээр ирсэн. Үүний нэг болох техник технологийн коллежийн 40 жил энэ он тохиож байна. Тэдний зүгээс өнгөрсөн хугацаанд 20 мянга гаруй мэрэгжлийн боловсон хүчин зах зээл нийлүүлжээ. Энэ жил гэгтэл тус коллежийг 800 залуус төгснө. Энэ нь мэрэгжлийн боловсролын салбарт дутагдaltaй ажилтны 3%-ийг хангах тооцоол байна. Бага мэт боловч нөгөө талдаа өндөр тоон үзүүлэлт цаашдаа сургалтын орчноо сайжруулах, түүнчлэн хүний нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг хэлж байна. Одоо бол манай сургууль бол ер нь үнэхээр одоо тэр үеийн барилгын техник мэрэгжлийн сургуулиуд темсүүдгээд сайн муугараа хэлж байсан үе шүү дээ. Тэгэл зарим яг хүүхдээ сурах дуртай, зарим сурах дурггүй гэл ер нь бараг л хамгийн муу хүүхдүүдийг л темс явуулдаг гэл тийм юм тэр үед их ярьдаг байлаа шүү дээ бид нэрийг. Тэгэл би чинь миний анги чинь л гэхдээ чинь 25 охинтой 5 хүүтэй анги байсан. Тэгээд бид нар чи 90 онд чинь Эрдэнэтэд дадлага хийгээл зөвлөлтийн барилгын харьяа байгууллагуудаар манай сургууль чинь дадлага хийж явна шүү дээ. Тэнд одоо Эрдэнэтийн хэвсний үйлдвэрийн барилгын засал чимэглэл дээр ажиллаж байлаа. За манай сургууль 1984 онд барилгын мэргэжлийн 5 дугаар дунд сургууль нэртэй үүсгэн байгуулагдсан. Тэгээ өдөгөө бол техник технологийн дээд сургууль, дэрэгдээ Монгол хоосон технологийн коллеж, техник технологийн политехник коллеж гээд 3000 гаруй суралцагчтай 280 гаруй багш ажилтнтай мөргөн бүрэлдэхүүн одоо их айл болсон байна. За өнөөдрийн байдлаар харахад манай сургууль өнөөдөр 56 хөтөлбөртэй 56 хөтөлбөрийн одоо 20 гаруй нь бол олон улсын стандарт нийцсэн, олон улсад маглан итгэмжлэгдсэн ийм одоо хөтөлбөртэй олон улсын стандартын дагуу бид нар хүнээ бэлддэг болсон байна. За манай сургуулийн хувьд өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр одоо ажил олгогчдод бид нар 20 мянга гаруй мэрэгчлээ ажилтныг бэлдэж өгсөн байна. Одоо өнөөдөр манай төгсөгчд бол хөдөлмөрийн зах зээлийн үндэсний хэмжээнд болон олон улсын хэмжээнд бол ажиллаж байна, суралцж байна. Мөн одоо энэ чиглэлээр цаашид хөгжиж байна, ажиллаж байна. Барилгын чиглэлээр суралцж байгаа оюутан залуусыг оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах нь чухал байна. Энэ жилэл гэхэд 20 гаруй оюутан залуус Япон улсад оюутан солилцох хөтөлбөрт хамрагдаж суралцсан байна. Энэ хүрээнд цалинтай дадлага хийж олон улсын хөтөлбөрт хамрагдаж байна. Улс орны хөгжлийг авч явах залуу боловсон хүч хамгийн чухал байна. Тиймээс энэ цаг үед мэрэгжил бүхэн үн цэнтэй тооцогдож байгаамаа. Тэгвэл дээд улсрлоос гадна яг зам дээр ажиллах ажилтан түүнчлэн мужаан засвар үйлчилгээ хийх машин техникийг хөдөлгөх нь чухал тул энэ чиглэлд улам анхаарах хэрэгтэй болжээ. Сануулхад улсын хэмжээнд энэ хавар 7600 орчим мэрэгжлийн ажилтан бэлтгэдэг гарах юм а. Баянгол дүүргийн насан туршийн